Бүс нутгийн хөгжилд миний оролцоо эсэ. Бүх зүйл боломжгүй санагцсан үедээ өөрөөсөө асуугаарай. Үнэхээр боломжгүй зүйл үү? Эсвэл би хүлээхээс өөрөө мэдж чадахгүй байна уу гэд. Энэ асуултыг би өөрөөсөө олон удаа асууж байсан юм. Гэтэл эцсийн хариулт нь ердөө л би өөрийгөө хөгжүүлэхэд хүсээгүй байсан. Хэрэв бид бүгд хариуцлагатай, итгэлтэй, эерэг сэтгэлгээтэй, ухаалаг хэрэглээтэй, эерэг нийгмээ хамгаалдаг бол Монгол улс илүү тогтвортой, хурдтай хөгжинэ. Би хувьдаа Монгол улсын хөгжил цэцэглэлтэд итгэдэг. Энэхүү хөгжлийн эзэн түүжийн залуу үе, Z-Generation залуус бид өөрсдөө байх болно. Тусал бүхэн нийл далай болгогийн адилаар хүүхдүүд залуус бид дор буурны хандлага засч өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж чадвал бид дэлхийн өсрөнгөө хөгжил дэвшилтийн орнуудтай хөл зэрэгцэн алхах бүрэн боломжтой юм. Зүүн мөс тэр дундаа Сүхбаатар нутаг, хөдөө аж ахуйг газар тариалан, хил орчмын худалдаагаараа онцлог даваа талтай миний нутгийн хувьд одоогоор алсын хараа 2050, шин сэргэлтийн бодлого, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, бомбын дэд бүтцийн өргөтгөл, түүхэн аялал жуулчлалын бүсээ хөгжүүлэх зэрэг асуудыг яг одоогийн байдлаар төсөл болгон хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн хомсдол гарсан. Аймаг орон нутгийнхаа түүхэн соёлын баялаг нөөцийг аялал жуулчлал бүрэн ашиглаж чадаагийн хор уршихаар эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын том боломжийг алдсан гэж миний өнцгөөс харж байгаа. Өнөөдөр бол зүгээр нэг өдөр биш. Залуус бид өнгөрснийг ардаа үлдээж ирээдүрийг гар сунгах цаг. Дижитал эрен үе аль хэдийн хаалгыг минь тогшиж бидээ дэлхийн хөгжилтэд нэг алхмаар биш нэг кликээр хурдлах цаг иржээ. Хаа нэгтээ Сүхбаатарын талд интернетийг мөнөөдөл гэж үзэх биш, иргэд төрийн үйлчлэгийг цаасан дээр биш, утсан дээр авч чаддаг болсон цаг. Цаг хугацаа өөрчлөлт ихээр нь дасан зохицъё гэж хүлээгээд суугаад байвал хөгжил бидэнд ирэхгүй. Учир нь хөгжил бидний хүлээж байгаа шүү дээ. Харин бид өөрчлөлтийг удирдах ирээдүг бүтээ гэвэл тэр ирээдүй яг тэндээс эхэлнэ. Бүх зүйл цахим хэлбэр шилжсэн өнөөгийн цаг үед Сүхбаатар аймаг хоцрогдсон үгүй ээ. Иргэд зарим төрлийн үйлчлэгийг гар утсаараа авч наадхан шүдний цагаа ийм Монголиа захин платформоор авчиж байна. Мөн газрын харилцаа захимжуулалт аян 24 талаа үйлчлэгээний төвүүд зэрэг бодит алхмууд хийгдэж байгаа нь үнэхээр саашаалтай. Одоогоор би мундаг мэдлэгтэй технологич, IT хүмшилтэй, мэдээж авахнасаа мундаг байхалгүй. Алхмаар суралцаж өдөр бүр өмнөх өдрөөс илүү байхад л болно. Өөрчлөлт холоос ирдэггүй шүү дээ. Өчигдөр 5 хүч хийсэн бол өнөөдөр 10 хүч хийлээ л да. Өнөөдөр би Google Docs ашиглан баримт бичиг бэлтгэж, Canva ашиглан Reel постэр бэлдэж, ирээдүйд хот хөдөөгийн ялгааг багасж, бүх хүүхэд ижил боловсрол эзэмшиж, залуust илүү гэрэл гээтэй ирээдүй бүтээхийн тулд одооноос үе тэнгийн найзууд, ах эгчнэр бидний ирээдүй хойчийн залуу үеийн түүчээ болсон дүү нартай урам зориг, үлгэр дуурайл өгөх, суралцах хандлагыг дэмжих зорилгоор өөрийн өдрийн хичээлийн номын бүтээлч тэмдэглэл, шин сорилт, шин мэдлэгээ хуваалцдаг Mias Instagram хаяга Instagram болон Threads гэх сошиал платформууд дээр хуваалцаад аль хэдийн 8 сарыг ардаа үлджээ. Мөн өөрийн компьютерийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэхийн тулд баруун урдсан цаг дараагийн 5 газрын дэргэдэг худан клубуд бүртгүүлээд хариугаа хүлээж сууна. Эцэст нь дүгнэлт хэлэхэд бүс нутгийн хөгжил гэдэг зөвхөн улсын төсөв том хөрөнгө оруулалт биш. Энэ бол эргэн бүрийн сэтгэлгээний өөрчлөлт, идэвхтэй оролцоо, бүтээл санаалсаас эхэлдэг зүйл. Зөвхөн боломжтой гэж үздэг хүн л боломжийг олж харж чадна. Дижитал хөгжил бол зөвхөн технологи биш, сэтгэлгээ, тэгш боломж хамтан өсөлт юм. Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 10-р ангийн сурагч Баярутын Үжин.